지금 솔직하게 만나 그 프리티빙 소위만 아직도 그렇고 비리 팀 같은 거 지금 이 말씀 드렸는데 이 문제는 오늘 Baik, atau bahkan lagi tahu kita ada kesentuhan untuk kita tes dan zona. Хөдөлмөр эрхтийн чиглэлээр бас 8 чиглэлийн одоо энэ зорилт одоо дэвшүүлсэн. Түүний нэг нь бол нэг өрх нэг ажлын байр дэд хөтөлбөрийг бид нэр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн уулын тэргүүлэгчдийн уулаар бол батлуулаад ажилдаа орсон. Тэгээ энэ хүрээнд бол бид нар эхлээд бол яг бодит одоо яг ажилгүй иргэдийн тоог бол одоо хотын одоо нийт өрхийн хэмжээнд бол бид нар судалсан. Нийт 244 мянган өрх бол хамрагдсан. Түүний одоо хамрагдахад бол үндсэндээ бол бид нар бол нэг өрхөд хэдэн хүн одоо ажилгүй байна вэ? Өөр ихний одоо хамгийн одоо нэг гэртээ 5 одоо хүн ажилгүй байгаа өрхийн тоо гэхэд 0.5% буюу 1122 өрх байх чинь. Жишээлбэл одоо нэг өрхөд бол нэг хүн ажилгүй байгаа бол 97 мянга гарч өрх байна. Тэр нь бол одоо үндсэндээ 40% гэж хэлж байна. Тэгэхээр энэ судалгааг бол гаргаснараа бид нар дүүрэх хорон дээр бүх хаягаараа байж байгаа. Бүх одоо манай дүүргийн хөдөлмөр халамжийн хилцүүд бол энэ хаягаар нь аваад хамгийн эхлээд бол бид нар энэ олон хүн ажилгүй байгаа өргөөс эхэлж дэмжиж ажиллана. Хөдөлмөр эрхлэлтийг өрхийн түвшинд бид нар одоо өрхийн түвшинд үйлдвэр эрхлүүлэх, өрхийн түвшинд ажилд оруулах те ингэж одоо ажиллахгүй бол зарим айлууд нь бүгд одоо ажилтай байгаад байдаг, зарим айлууд нь одоо ажилгүй байдаг ч юм уу ийм. Тэгэхээр энийг бол бид нар зааг ялгааг нь аягүй сайн гаргаж тэр хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бол зорж ажиллаж байгаа. Тэгээд ажилд орох гэж байгаа хүн маань одоо бид нар бол өнгөрсөн жил бол нийгмийн хамгааллын яамтай хамтраад олон удаагийн ажлын байр зарлаад олон одоо аж ахуйн нэгжиг 70-80-аад аж ахуйн нэгжиг байгуулад ингээд бид нар үзэсгэлэн худалдаа гаргаж байна. Тэгэхээр тэн дээр бол хүмүүс ирсэн мөртлөө ажилд орж байгаа нь бол маш бага хувьтай. Яагаад гэвэл тухайн одоо байгууллагын тавьж байгаа шаардлага нийцэхгүй ч гэдэг юм уу, ур чадвар дутж байгаа ч юм уу тийм ээ. Ингээд тэгэхээр энийг одоо бид нар бол ажил олгогчтой холбож өхийн тулд тэр хүн бол одоо хаанаас очиж би ажлын байр хайх вэ? Нэг бол манхан утсаар ярьдаг, нэг бол олон газар очиод тэгээд одоо юу дасраад ихтгэл дасраад ингээд ажил авах байждаг. Тэгэхээр бид нар энэ цэг дээрээс энд ажил олгогчийн судалгаа байж байна. Мөн одоо тэр хүнийг одоо бид нар бүгд ирсэн усуудыг ажил усуудыг бүртгэж авна. Нөгөө өрхийнхөө одоо аль өрхийн одоо хүн байна гэдгийг мэдэж авна. Тэгээ бид нар тэрийн зуучлаг хооронд нь одоо энд сургалт зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мөн одоо сургалт хийх, одоо ажил мөрөнд ур чадвар одоо сайжруулах тийм ээ. Та бол нэмэгдэл одоо ийм одоо мэрэгжил эзэмшчихвэл ийм ажлын байр байна гэдэг юм уу одоо тийм ээ. Тим чиглэлээр бол бид нар энд одоо бүхэл бүтэн одоо ийм том төв нээж байна. Энэ бол одоо хотын хэмжээнд бол иргэдэд бол залуучууд ажил хайж байгаа улсууд маш одоо ажил хайгч, ажил олгогч хоёрыг нэг цэгээс одоо уулзуулах олон төрлийн үйлчлэгээ эндээс авах гэсэн ийм төвд нэгдэж байна.